За, хуулийг дэвшилтэд талууд байгаа гэж харж байгаа боловч хэтэрхий их олон хоригдсан заалтууд байгаа юм шиг санагдаж байна. За, сүүлийн үед үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдлаа. Хэвлэл мэдээллийн индексээр бид нар ухарлаа. Тэр нь тодорхой болсон. За, одоо жагсаал цуглаан хийх хуулиар оролдож эхэллээ. Хууль бус жагсаал цуглаан гэж юуг нь хэлээд, хууль ёсны жагсаал цуглаан гэдэг нь юуг нь хэлэх юм бэ? За, хуулийн төсөлд жишээ нь шөнийн цагаар жагсаал хийхийг хориглосон байна. 22 цагаас хойш. За, аяндаа үүссэн жагсаал, аяндаа үүсээгүй жагсаал гэдгийг яаж тайлбарлах юм бэ? Энэ нь бүрхэг байна. Шүн жагсаал яагаад хийж болдгүй юм? Жагсагчдыг хамгаалахгүй гинэ. 2024 оны 12 сарын 4-нд Солонгос улсын ерөнхийлөгч онц байдал зарласан. Тэр шөнө Солонгост юу болсныг та бүхэн дэлхийн нийтээрээ хараад Солонгос жинхэнэ ардчил байгаа юм байна гэж бүгдээрээ шагшсан. Тэгвэл яагаад Монгол хүн шүн жагсах эрхгүй байдгийг? Шүн ямар нэгэн юм болвол юу болох вэ? Алийн төлбөртэй жагсаал, алийн төлбөргүй жагсаал, алийн хууль ёсны, алийн хууль бус гэхийн гэдэг чинь одоо иргэд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлснийг яаж ч мушгин гуйлж, яаж ч эрүүгээ хэрэг үүсгэж болохоор байна шүү дээ. Тэнд хариуцлага тооцно гэсэн заалт байх юм. Жагсаал цуглааны тухай хуулийг зөрчсөн бол эрүүгээ хариуцлага хүлээлгэхээр заасан шүү дээ. Жагсаал цуглааны хуулийг зөрчсөн гэж үзэж болох нь нээлттэй байна. Тэгэхээр би бол энэ хуулийг бол үнэхээр хүний эрхийг бол зөрчиж байгаа хууль байна гэж үзэж байна. Бид нар яагаад өнөөдөр арчилсан Монгол улс ээжиж үг хэлсэн болгоныг тэнэг мангар, үг хэл үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг хин нэгний мөнгөөр жагсаж байгаа. Энэ хууль ёсны жагсаал, энэ хууль бус жагсаал 22 цаг боллоо. Та нар зөвшөөрөлгүй удирдахч гараад ирэх юм бол бүртгээ даванч шиг ийм сонь юм хилцээ сууж байгаа. Би бол ингэж болохгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Бүхэлд нь. Монгол улс үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсааж цуглах эрхтэй баймаар байна. Энийг бид нар англиад авах хэрэггүй гэж бодож шин. Хууль ёсны жагсаал, хууль бус жагсаал тэгмээргүй байна. Тийм учраас хуулийн төслийг бүхэлд нь дэмжмээргүй байна.